Дараагийн мэдээлэл. За мөн нийслэлээс хэрэгжүүлж байгаа 24 мега төслийг нэр бүхий иргэнээс ирсэн мэдээллийн дагуу шалгаж эхэллээ. За энэ хүрээнд авилгатай тэмцэх газар, тагнуулын ерхий газар, цагдаагийн ерхий газрын хамтарсан ажлын хэсэг байгуулагдсан мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлээд байна. За тэгэхээр нийслэлээс хэрэгжүүлж байгаа 24 мега төслөөс онцлог төслүүдийг та бүхэнд танилцуулъя. Туулын хурдны зам төслийн хүрээнд бол Улаанбаатар хотын төвчрлийг 30%-аар бууруулна гэж холбогдох албаныхан тайлбарлаж байсан. Гэвч иргэдийн эсэргүүцэлтэд тулгарснаар яг одоогийн байдлаар бол төслийг зогсоогоод байгаа юм. Харин Сэлб 20 минутын хот төслийн хүрээнд 158 га газрыг чөлөөлж 113 блок барилга барихаас одоогийн байдлаар бол 100 блок барилгын ажил нь үргэлжилж байгаамаа. Мөн Дулааны цахилгаан станц 5 дугаар төслийн хүрээнд бол 100 мянган айлыг цахилгаанаар 40 мянган айлыг дулаанаар хангахаар төлөвлөсөн. Мөн Улаанбаатар Таранбай төслийн хүрээнд 2 чиглэлд энэ төсөл хэрэгжин төслийн хүрээнд нэг удаадаа бол 250 хүнийг тээвэрлэх боломжтой байх юм. Мөн Баян хошуу Дид төв төслийн хүрээнд 226 айлын ногоон орон сууц төсөл хэрэгжиж байгаа. Энэ төслийн ажил бол 85% та үргэлжилж байгаамаа. Энэ 24 төслийг одоо холбогдох байгууллагууд шалгаж байгаатай холбоотойгоор шаардлагатай тохиолдолд төслүүдийн үйл ажиллагааг зогсооно гэдгийг мөн мэдэгдэж байна. За тэгэхээр авилгатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтс 5 сарын 18 буюу за өнгөрсөн сая 1 өдөр нэр бүхий иргэнээс за нийслэл Улаанбаатар хотын төсвийн хаалттай за үр ашиггүй зарцуулалт болон за төсвийн нийт зарлага нь 1.2 их 80-аас одоо 5.8 их 80 болж одоо огцом өссөндөө за мөн төсвийн зарцуулалтын ил тод байдал нь хангалтгүй за үүн дээр хяналтгүй за өндөр үнэтэй хөрөнгө оруулалтын төслүүд нь одоо үр ашиггүй байна, гүйцэтгэл нь дутуу байна, төлөвлөгөөний биелэлт нь хангалтгүй байна. За иймнээс одоо шалгаж өгнө үү хэмээн бол авилгатай тэмцэх газарт бол гомдол гаргасан. За уг гомдол мэдээллийг хүлээн авч хинэн үзээд эрүүгүйлийн тусгай ангийн 22-ийн 1 дэх хэсэг зааснаар за 5 дугаар сарын 19-ний өдөр буюу өчигдөр ийхүү хэрэг бүртгэлтийн хэрэг нээж ажиллаж байгаа. Шалгалтын хүрээнд нийслэлээс хэрэгжүүлж байгаа 24 мега төслийн сонгон шалгаруул, хууль бус зохион байгуулагдсан эсэх, төслийн санхүүжилтийг зориултын дагуу зарцуулсан эсэх зэргийг мөрдөн шалгах юм а.